За орой минь. За би 2 дахь өдрийн 4 тэмцтүүний 2 дахь өдрийнхөө сургалтанд нэг саний болсон байгаа. Яг энэ өрөөндөө гэртээ би зүүмээрээ сургалтанд ороод байж исэн чинь гинт миний утас болохоо болоод бүр зүүмээсээ гараа авцсан. Тэгээ яагаад ихчүү цаанаасаа тийм болоо гэж дахин нэвтрэх оролдлого хийгээд ерөөсө болохгүй байсан. Тэнгүүд зуглаан дээр байгаа хэдрүүгээ яриад та хэд их зүгээр ээ нүү болж гин үү минийх тасарчлаа гэдэг ингээд залгасан чи харин болж гин чи хүрээдэр гэдгсэн. Тэгэл бушуух хувцас өмсөөл гараад машиндаа ороод суусан чинь миний утас зүгээр болцсон. Тэгэл тэр чигээрээ явж суглаан дээр очиж сууж агаад тэгээд би нөгөө юугаа сонсож байгаад сургалтандаа сонсчихдаа надад нэг тэр Виктория Монтяны дотоод эдгэрлийн тухай ярьж байгаа нь айгүй надад миний чин ингээ айгүй тод сонсогдоод ингээ дэвтэр дээрээ хүртэл дотоод эдгэрэлгээ би бичээд бас цуглааныхаа ахлагчид хүртэл тухайд ярьж ийсэн. Тэгээ байж байтал айгүй их нойр хүрээд ингээ унтмаар санагдаа. Тэгэл би дотроо ингээ бас залбираад исэн намайг ингээд нойрноос чөлөөлж өгөөч би энэ хичээлийнхаа мөрч болгоныг нь хорон мөрч болгоныг нь би авг алдлгүй сонсомоор байна ойлгомоор байна гэд ингээд дотроо залбираад байжсэн. Тэгээ босч ирээд суусан чинь хийний апостолын залбирал хичээл явж эхэлсэн. Тэгээд тэр дундаас яг Викториягийн хичээл дээр би дотоод эдгэрэл гэсэн тийм бодлол надад орж ирээд тэмдэглэж бичснээс бичиж явж байгаа. Дараа нь хэсэг хугацааны дараа апостолын залбирал явж явах үед харин гинт дотор муухаараад гэхдээ яг тухайд юу ярьж ирснийг би яг сайн санахгүй байгаач дотор муухаараад ингээд амьсгаа тавьтаа толгоо эргээд бүр айгүй сонирн байдалтай болоод тэгээд би нөгөө хэдтэй хэлсэн би дотор мухаараад байна гэдгсэн. Тэгээ надад манай бослоод манай залбираад тэгээд сүулдэ бөөлжөөд тэгээд бүр айгүй сайхан цэлмээд тэгээд хичээлээ өргөжлүүлэхдээ бүр ямар ч одоо нөгөө нойр хүрэлт байхгүй дотор мухаарал тийм биеийн завир байхгүйгээр ингээд бүр дуустал нь хичээлээ нөгөөтэйгээ суугаад ингээд дуусгасан байгаа. Тэг маш гайхалтай зүйл болсон. Тэгээд их тайван болсон байгаагаа ер нь мэдрээд байгаа. Тэгээд маш их баярлалаа. Энэ одоо нөгөө нэг олон улсыг хамарсан ийм бурхны үгийг дамжуулж байгаа тэр гэр бүлийн хүмүүс болон энд дамжуулж байгаа техник одоо энэ албаны бүх хүмүүст нь бүгдээрэнд нь маш их баярлж байна. Маш гайхамшигтай зүйл байд юм байна гэж би ингээ бодож байна. Би бол ер нь шинэ итгэгч байгаа. Би цуглаандаа ирээд 9 сард л иржсэн одоо нэг 3 сар л болж байгаа. Дөнгөжл одоо хөлт орохгүй л ингээл хичээж байгаа юм байгаа. Бас хамгийн эхнийхээ өдөр би сургалтын эхний өдөр бас энэ өрөөндөө сууж захтаа нэрээ ариун сүнснийхээ хэлийг бас авч гинтэл бас яриад эхэлсэн ийм гоё ивэл өрөөл авсан ийм хичээл болж байна. Тэгээ баярлалаа.